Сайн байцгаана үзэгчдээ хөтлөгч Сүхэ байна. Моск гишүүнээс бусадтай хаалтын гэрээтэй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаарыг инхүү эхэлж байна. Улсын хурлын хаврын чуулга эхэлж Монголын улс төр бужигнаж эхлээд байгаа билээ. Харин энэ үеэр Моск гишүүн тэдэн лайк хүрвэл ингэн тэгнэ гэсэн челленжид нэгдсэн байна. Энэ яасан дажгүй гэж хүүхэн бэ? Нөхөртэй юм болов дарга. За яасан. Энэ нөгөө сошиал дээр яваад байгаа нэг тэдэн лайк хүрүүл ингэн эдэн лайк хүрүүл ингэн гэдэг нэг юм чаленж байгаа шүү дээ, тий. Тий би тэр харсан тэр нэг амар олон 10 жилийн хүүхдүүд энэ тэн зугаалах тийм юу яваад байл шүү дээ багштайгаа. Хоёулаа нөгөө таны хооцыг хөгжүүлж байгаа юм чи энэ чаленж нэгдүүл яа тий. Наа чинь бас боддог бодлоо шүү. Тэ хэдэн лайк гэжсэн хаа юм. Нэрэ тэгэл та. Харин юу гэж оруулах вэ? Тэр мэрийг бодцоод ирэхэд яа юм бэ? Тэгвэл тэдэн лайк хүрүүл улсаа зарахгүй гэдэг юм их юм уу? Олон зарах гатал. За тэгээ лайкны төлөө болоод яах вэ? Тэгвэл хэдэн лайк хүрүүл улсаа зарахгүй гэх үү? Энэ яг бүүм их баха. За ойрт 20,000 лайк авчих л та. 20,000 лайк. За тэгвэл жаагаад яг за тэгээд. За. Манайхаа Моск гишүүн болон туслах нь байна. Тэгэхээр Моск гишүүн маань тэдэн лайк хүрүүл ингэн гэдэг чаленжид нэгдэж байгаамаа. Яан гэлээ гишүүнэ. За гишүүн миний би ингэнэ. Энэ пост 20,000 лайк хүрвэл би улсаа зарахгүй гэж тангаралж байна ард түмэндээ. Тэгэхээр манайхаа лайка харамгүй хайрлаараа 20,000 лайк хүрвэл улсаа зарахгүй нөө шүү. Бас хэлсэндээ үрдэг гишүүн байгаа шүү. Тийм ээ, хүрхгүй бол энэ усыг чинь зарч шүү мөн гөлгнүүд. Peace. Ерөнхий сайд асан оюун эрдэнэ хууль зүйн сайд инх баяр нар ойрын хугацаанд биевтэй байгаа билээ. Энэ талаар ард түмний үзэл бодлыг сонсцгоё. За сайн байна ард түмээ. Монгол улсын ерөнхий сайд асан оюун эрдэнэ болон хууль зүйн өмнө сайд инх баяр нарын хооронд гадуур ингээ биев байна гэдэг нэг яриа яваад байгаа шүү дээ. Энэ талаар аль нэгэн зөв юм бол? Ерөнхийдөө инх хоёрын зөв шүү дээ. Инх хоёрыг би буруугүй гэж бодож байна. Яг тэгвэл оюун эрдэнэ засгийн газар багтал юм хийж чадаагүй бөө юм болж ижил огцорсон шүү дээ. Баахан чагсаалт цуглаа хийж дээ. Тэгээ хүүхд янз бүрийн их мөнгө ийдсэн гэдэг асуудал нь хүртэл дэлгэрж мэлхэгдээд ер нь бол тэгэхээр инх хоёрын зөв гэж бодож байгаа. Инх хоёр ч тэгээд нөө сая бод группээс 1.1 сая долларын авилгал авсан гэдэг юм гадуур бас яриад яваад байгаа шүү дээ. Ер нь бол оюун эрдэнэ зөв шүү дээ. Оюун эрдэнэ буруугүй инх хоёрын буруу хгүй. Тэр чинь бас арайч тэгж их мөнгө авилга аваад иж болохгүй баха бас. Монголчуудыг арай л торомжилж байна. Тэгээ оюун эрдэнэ зөв инх хоёрын буруу гэж бодож байна. Гэхдээ оюун эрдэнэ чинь нөгөө нэг юм андлалын хөшөө гэдэг нөгөө санаж байгаа бол нэг тийм хөшөө барих галаас их мөнгө төгрөг зарцуулж ирсэн да тий. Тийш дээ. Тийм. Тэгэхээр чи оюун эрдэнэ буруу байхгүй. Инх хоёрын зөв гэж би бол бодож байна. Тэр чинь андлалын хөшөөгөө нураачаа дараа нь хэдхэн хоногийн дараа дахиад өөр нэртэй хөшөө барил тэгэл чимээг болцсон. Тэгээд сая тэр Монгол хаан гэж жүжигийнхаа юг янз бүрийн юг нь ч бас яагаачгүй одоо тэгэхээр одоо тийм инх хоёрын зөв юм уу? Тийм. Ард түмний үзэл бодлыг суралжсан бэлтак байлаа баярлаа. Ноцтой мэдээ. Улаанбаатар хотын газар нутагт өвс хүний амьд хөрөгт өгчээ. Энэ талаар нэгэн иргэн манай редакцид мэдээллээ. За бид бүхэн Чингэлтэй дүүргийн нэгэн цуслан дээр хурж ирээд байна. Энд чи ямар шалтгааны улмаас ирсэн бэ гэвэл өвс хүний амь насанд хүрч болцсохгүй гэсэн мэдээллийн дагуу бид нар ирсэн байгаа. Би энэ хашааныхаа өвсийг шатаах гэж ерөнхийдөө энэ шар өвсөөр шатаачих юм бол агай гоё өвс шинээр ургадаг гэхээр нь төчөдөн зур хайцсан. Тэгсэн чинь прид ласаад бүр төмөр 50 гаалтлаа. Тэг ядаж ганцаараа байсныг хэлгүү. Тэгээд гэрт нэг жоох хөвгтөөсөн. Тэгээд байшингаа шатаангаа алдаад яг л хүн алхачихлаа. Арай гэж ганцаараа унтраалаа л да. Тийм л юм боллоо. Тэгээд би хэрэг унтраагаагүй бол тэгэл хүний амьд хүн шít. Хажууд цаашаага ингээд өөр айлын хашаа байшин бас шатаана. Хэдэл тийм л юм болонгоо алтлаад арай гэж унтраачаал байж гэн. Халуун гал дээрээс мэдээлсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд залуустаа ер нь хүмүүстэй хандаж хэлэхэд одоо энэ хавар болж гин өвс одоо хувь өөрөө байгаа гоё аялж маялж зугаалахтаа аял гал асаахж байгаа бол боломжтойгоороо 50 мянхныхаа ишийг шууд цогтой нь хайж болохгүй шүү. Прид ласаал шатах нь биш шүү. Тэгээд би бол азар л аминд үлдэлээ сая. Хүнтэйгээ хамт тийм. За ямар тач өвс хүний амь насанд хүрж болцсохгүй гэсэн мэдээлэл үнэхээр үнэн байна. Суралцсан бэлтак байлаа баярлалаа. Үзэгчдийн хүсэлтээр боловсрол телевизээр эхнэрийн өрх олон ангид кино гарч ирлээд байгаа билээ. Харин яг үзэгчдийн хүсэлтээр байсан эсхийг хармаасаас тодорхойлцгаая. За сайн байцгаана үзэгчдээ бид бүхэн яг одоо боловсрол сууг телевиз дээр гарч байгаа эхнэрийн өрх киног одоо яг ямар хүн захиалаад байгаа юм бэ гэдгийг бид тэр ихэд суралжилж олж илрүүлээд байна. Тэгээ бүгдээ хамтдаа асууцгаая. Сайн байна хармаас энэ нөгөө эхнэрийн өрх гэдэг киног та яг өөрийн хүсэлтээр ингэ захиалсан уу тий? Харин тийм ээ. Би ер нь их дуртай юм л да. Тэгээд ер нь байнга л мессеж бичээд харин гаргахаар болчлаа. Одоо эхнэрийн өрх яг л
Үнжээ минь өстө сайхан явж байна да. Аа гоё хэсэг дээр явж байна. Тэг гоё хэсэг дээр явж байна. Би их баяртай. Суралцсан бэлтак байлаа баярлаа. Шогийн хүрдийн итгэж болохгүй сквад буюу худлын алтан гац болон эхэлж байна. Бид эртээр үеэс төөрсөн үедээ алтан гац одоор зүг чигээ олдог байсан билээ. Харин үнэн зөвийг ялгахад хэцүү болсон өнөөгийн нийгэмд үннийг бус худлыг амархан аргаар олох гарц гаргалгааг бид нээгээд байна. Энэ удаагийн худлын алтан гац болноор бид худал ба буруу намын дарга тарваг нийгэм аханд дуртай Отгон Баатрыг олзолж байна. Ингээд түүний постуудыг харцгаая. Эхний пост. Ерөнхий сайд асан оюун эрдэнэ постыг ямар ч description-гүй шеэр хийсэн байна. Тэгэхээр Отгон Баатар оюун эрдэнэ талд орж шеэр хийж гэнэ гэдэг нь оюун эрдэнэ буруул гэсэн үг. Дараагийн пост. Энэ олон байгаль хамгаалагчтай хөдөө гарч газар нутгаа эзэнтэй байлгануудад шеэр гэсэн постыг шеэр хийсэн байна. Энэ нь ерөнхийдөө туулын хурдны замыг эсэргүүцэж байгаа хүмүүсийн эсрэг байна гэсэн үг. Тэгэхээр туулын хурдны замыг эсэргүүцэх нь зөвөө л гэсэн үг. Дээр нь Нямбатараас мөнгө авсан байх их өндөр магадлалтай байна. Дараагийн пост. Жэнх баяр. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг засгийн газар зогсооно гэж байхгүй гэсэн зургийг тийм байлгуудаа хэмээн пост хийсэн байна. Тэгэхээр Нямбатараас мөнгө авсан байх магадлал улам л нэмэгдэж байна. Туулын хурдны замыг эсэргүүцэх нь бүр зөвөө гэдгийг хоёр дахин баталж байна л гэсэн үг. Ерөнхийдөө энэ хүнд итгэж болохгүй шүү. Энэ удаагийн итгэж болохгүй сквад буюу худлын алтан гац болон энэ хүрээд өндөрлөж байна. Худлын алтан гац болсон Отгон Баатартай баярлалаа. Энэ 7 хоногийн шогийн хүрдийн зочны болон эхэлж байна. Өнөөдрийн зочноор дуучин Намуун оролцож байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн сайхан юу байна да? Оо, зөндөл сайхан юм байна да. Чамаар юу байна да? Тайван сайхан мэдээгээ хөтлөөд л байж байна. Тэгэхээр нэрнээс асууя л да. Намуун гэдэг байгаа тий. Өөрөө яг үнэхээр нам уудаг хүн юм уу? Нам уудаг хүн юм уу? Хаяа. Ашгүй. Өнөөдөр хоёлаа нэг сайхан нам уучих уу? Одоо юу? Шууд ингэдэг үү? Одоо ч байж болно, эсвэл нэвтрүүлгийн дараа ч байж болно. Ямар ч өнөө шинжэнгөө нэг сайхан нам уучих уу? Шинжэнгөө юу? Чадна гэвэл болно. За тэгээ. За окей, тэгвэл дараа нь болох уу? Тэгээ. Instagram нэрийг би бас харсан. 81 гэж байгаа. Энэ нь яг ямар утгатай юм бол яг нэг л Instagram нэр үү? тий, нэг л татна гэсэн үг юм болов. Үгүй шүү дээ. Намуухан гэж байгаа шүү дээ. 81. Үгүй. Би ураар арчсан бол Instagram-ыг 81 гэхээр яг л эсвэл чанартайгаар нэг л татсан болоо гэж бодоод бас нэг татах уу гэдээ бас асуух гээд. Одоо юу? Одоо ч жолно эсвэл нэвтрүүлгийн дараа ч жолно эсвэл шинжэнгөө. Үгдэжэнгөө. Өргөжлөж болно хэрэг чи өсвөл. Яа. За өглөөж өгөө. Дараагийн асуулт size or skill. Skill. Тэгвэл энэ бол одоо хэр томд орох бол дажгүй юу эсвэл Наач юу? нэрээ ичмээр санаж байна. Хийсэн штэ. Болохгүй гэдэг чинь. Зүгээр энгийн эмхтэй гэдэг чинь заавал дуучнаас хүн асуулгаж ивэлд оруулах гэдэг. Тэгэхээр манай редактор маань бомныхын хэмжээ жижиг юм машин тэгээд нэг юм санал асуулга ерөнхийдөө эмхтэйчүүдээс асуугаад өгөөч гэж гуйгаадсэн. За дараагийн асуулт. Тэгэхээр 4 сарын 4 тоглолт хийж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Ямар учиртай тоглолт хийж байна та? Гэрэл гэдэг нэ штэ. Анхны бие дасан тоглолт тэгээд энэ маань ханд байх. Тэгэхээр 4 сарын 4-ний тоглолтод зорчин артист юм байна танад? Зорчин артист Мөвжи, Young Мөвжи, Нэнэ. Бибина. Тэгээд Рүтö байгаа. Тэгтээ одоо TRU гэж бичигддэг болсон билий. Тэгээд артист нэм нөө. Тий. Тэгээ шинээр гарч ирж байгаа Мигоне гэдэг артист рефер байгаа. Тэгээд Silent Crow гэдэг амьд хөгжмийн хамтлаг байгаа. Зөв. Дандаа залуу артистууд байна, тийм ээ. Тэгээд нэг Си байгаа. Си чи хөгш юм уу? Си үгүй. Бас л залуу ш, тийм ээ. Зөв. Нөгөө гэрээс нь гарахгүй байгаад байна гэсэндээ тэр өдөр гарах юм бах та. Мэдгүй нэг лайв л яваад тахчих гэсэн. Эсвэл чи гэрээс нь очиж авах юм уу? Би орой яг заавал хөргөж өгнө гээд. За явсан манайхаа артист Дэси наманы тоглолтын дээр ирэх юм байна. Өөр тоглолт маань хаана болох вэ? On Off гэдэг
нөө River Garden-ы ертөнцийн зүгээр хайтлах нь Тасалбаруу таагуур зарагдаж байгаа бай. тасалбаруу зөвхөн портал цагийн мэнээр зарагдаж байгаа. Тэгээд өөр нөгөө нэг хамтарч байгаа зэлийн аппуудаар нь хүмүүс тэрийг ашиглаад худалдаа авч болно. Хувааж төлөө. За манайхаа тоглолтын тасалбараа бас авч чадахгүй бол зээлээр авч болох юм байна. За тэгээд артист дуучин Намондо баярлалаа. Өнөөдрийн шогийн хүрдийн зочны бол энэ хүрээнд өндөрлөж байна. Намон байлаа. Баярлалаа. Өрсөн баярлалаа. За анда чи ингээд гоё манад бас ингээд шогийн хүрдэд орж бас гоё тоглолтоо ярьж өгсөн юм чинь бидэнд бас туслаад нэг цагаагаар хөтлөөд өгөө шүү дээ. Бид нар гэхдээ бол бикинитэй эмхтэй байгаад байгаа. Гэхдээ эмхтэйг олдохгүй байгаа. Бас мөнгө нөрөхгүй байгаа. Тэгэхээр чи бикинитэй байхалгүй хувцастайгаар цагаагаар хөтлөөд өгч болох болоо. Уусаа ярьсан шүү дээ. Төгөөсөө ярьсан. Тэгээд бас нэг үнсэлт байгаа тий. Тийм үү. Тэрийг бол ярив. Тэгвэл би дотроо боддоод байсан юм байна. Хэллэхээ марч. За цагаагаар хөтлөхөр боллоо манайхаа. Hey yo, sup guys, rapper Genzi in the house. No stood, no cap. UBC-ийн тохиолдог top 5 arc үйлчлэг нэрлэх гэж байна. Number 5. 0 орчоод усаа татдаггүй хүн. Шүү. Усааддаг шүү дээ. Хөөе. Та усаадтаа чи. Чи татчихгүй юу? Chart-ийн number 4. Хаа таарсан газраа нус болон цэрэ хаа хамаагүй хайдаг хүмүүс. Тэгээ ерөнхийдөө халаа ингээ Иран тог болж байгаа. Ой, наач хүлцэн надгүй нүүрлэн үсрээд нь штий. Наач хүлцлийн хүмүүсээ болчих штий. Наач нүүрлэн үсрээд нь хөөе. Гэхдээ би ямар сүртэй ямар шээгээд байгаа юм штий. Тэгээ яасан гинэ? Chart-ийн 3 дугаар байранд ил задгаа хогоо хайдаг хүмүүс. Ош, хогоо унгаачлаа штий. Хогийн саунд хэлтэй. Чи аваа ичгүй юу? За ингээ манай chart-ийн 2 дугаар байранд бол урд гарч тамхиа ил задгаа алхангаа татдаг хүмүүс тодорсон. Ой, Ослоор энэ урд тамхи татаж алхахаа болж өгдөх үү? Танаад байгаа мó? За ингээд бидний хүсэх хүлээсэн 1-р байранд орсон орк үйлдэл бол явгууны зам дээр машина тавьдаг хүмүүс. Юу вэ? Энэ одоо явгууны зам дээр машина тавьсан байх юм. Ой, яаж явгууны зам дээр машина тавьдаг юм бэ? Хоц мстам чамд ямар хамаатай. Став. За ингээд UBC-ийн top 5 орк үйлдэлтэй танилцлаа. Дараагийн 7 хоногт дуслаа. Түр баяртай студид rapper Genzi шогийн үрдтэй хамтаар. Шог бос мэдээний цаг эхэллээ. Ерөнхий сайд асан оюун эрдэн, хууль зүйн сайд инх баяр хоёрын дайсагнал хурцадсаар байна. Ерөнхий сайд асан оюун эрдэн авилгалтай тэмцэх газарт өөрийн биеэр очиж, бод групп болон инх баяр сайдтай холбоотой 900 орчим хуудас нотлох байранд хүлээлгээ өгсөн бол хууль зүйн сайд инх баяр хариуд нь наадах чинь үлгэр гэжээ. Энэ ийм эрүүл биш. Сэтгцийн хувьд одоо хуваагдмал шинжтэй 2 цагийн одоо бүтэмжлэг байна. 2 цагийн бичлэг байна гэж байна одоо. Энэ гаргах хэрэгтэй байгаа. Гөлөг төөрүүлнэ гэж ярьдаг. Мань хүн бол гөлөг төөрүүлж буюу хууль манлайц их замаар өөртөө одоо давуу байдал олгож авдаг юм арга ядарсан залтай улс төрч байна гэж миний хувьд бол дүгнж байгаа. Дүр дүрд ингээ хувлаад байдаг. Одоо юу яагаад вэ? Би удуудаад орсон. Энэ өөрийнхөө авсан авилгыг яриад байгаа юм шиг. 2.3 их 80 төгрөгөөр туулгын дээгүүр хурдны зам барих ажил ард иргэдийн эсэргүүцэлтэд нүр тулаад байгаа билээ. Асар их мөнгөөр зам барих гэж байна. Хамгийн гол нь туулгын экосистемд асар их сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн ард иргэд үзээд байгаа юм. Километр хүрэхгүй энэ бетонын ханыг 3 жил барьж байгаа хүн туул гол дээгүүр бүр илүү урсгал ширүүн тэр гол дээгүүр 32 км замыг 2 жил тавьж чадах уу? Гэхдээ би итгэхгүй байгаа байхгүй. Итгэхгүй нь л өөрөөсөө чадна гэж байгаа. Гэхдээ наадах ерөөсөө нотлохгүй шүү. Та нарын хийсэн ажил ингээд нотлоод өгч. За 3 дугаар асуудал. Сэлб дээр дунд гол дээр нэг бураас зоогоогүй. Тэр хөтөл нэг саваа мод зоогоогүй байхгүй юу? Нөхөн сэргэлт хийх биш. Тэ? Тэгэхээр чи хүмүүс хийхгүйгээд мэдчихэж штэ. Бүр шоолоод нь штэ, тэ? Дарга нар маань өнгөрсөн хугацаанд сэлб дунд гол дээр нөхөн сэргэлт хийгээгүй. Өөрсдөө үсээг л нөхөн сэргээсэн баха. Тэр гэдэг шоолоод нь штэ. Хүмүүс чи тэнэг биш штэ. Ингээд яриад байвал ингээд шинжлэх ухаан ярилгүйгээр наад захын сайн байна уу гэж өдөр мэдлж байгаа юм шиг наад захын зүйл ярихад ямар ч логик авталцаа байхгүй байхгүй. Манай дараа дандаа бодлоо ярьдаг.
Тэ? Боржуур солиол явж яснаа өрчин зин их бол даалгатай ирээд энийг хаах зогчлоо. Эдэргээл ярьдаг ч юм уу те. За нөгөө нэг орлогч нь байна те. 120-ийн зам ингээд бүр ийм дэгэн доонтой зам байгаад сурвалжлагчаа ярьслах авсан чинь энэ бол стандарт сэвэтэй зам штэ. Бүр ичихгүй те. Ингээд бордуур чи хараад штэ. Чулуу бол хагардгийн штэ. Гэхдээ ингээд зам засвараас ч болоод осол гараад хэцүү штэ. Энийг урд нь дуусгах чаач. Хүн өгчээгүй л байна штэ. Юу сүртий. Эдэр гэдэг ч юм уу. Ерөөс ингэж яриад байгаа чинь яаж энэ хүмүүсийн үйлдэл үгэнд итгэх юм. Одоо хэдүүлээ ингээд сэлбэн ирэг дээр зогсож байна хардаа. Энийг жил болгоны 10 сарын 31-нд дуусгана гэсэн мэдээлэл цацсан байгаа. Бодлааг бол таад ингээд хайгаад үзээрэй. Дуусаагүй. Энэ жил дахиад 10 сарын 31-нд дуусна л гэсэн байлээ. Энэ 7 хоногийн сүүлээр ардчилсан намын бойкотын үр дүнд Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар өөрийн хүсэлтээр ерөнхий сайдын ажлаасаа гарах өргөдлөө өгöd байна. Ингэснээр Монгол ардын намын дарга Нэм Осрын учрал Монгол улсын шинэ ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болоод байна. Монгол улсын ерөнхий сайд Гомжийн Зандан Шатар Монгол улсын ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөлт өргөдлөө намын удирдлагад өгсөн. Энийг намын удирдлагад авч хэлцэж ялангуяа ерөнхий сайдын Монгол төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах дэлхийн нийтийн өмнө тэр тусмаа Монгол улсын ард иргэд Монгол улс орны өмнө тулгамдж байгаа эдийн засгийн гүн хямрал хүндрэлийг үед өөрийн эр зориг гаргаж улс орныхоо төлөө гаргаж байгаа энэ өөрийн хүсэлтийг бол хүлээж авах зүйтэй гэж үзсэн. Америк нэгдсэн улс Ираны дайнтай холбоотойгоор дэлхийд дахинд шатхууны үн нэмэгдээд байгаа билээ. Манай улсад ч гэсэн шатхууны үн нэмэгдэнэ гэдгийг аж үйлдвэр эрдэс баялагын дэд сайд инх төвшин мэдгдлээ. За литр тутамдаа I92-аас бусад төрлийн бүтээгдэхүүнүүд дээр нэг 300-аас 350 төгрөгөөр нэмэгдүүлэхээр ийм зөвлөмжөө хүргэлээ. За ер нь бол хил үнийг тооцоод үзэх юм бол нэг 900-аас 2000 төгрөгөөр нэмэгдэхээр ийм тооцоол гарч байна. Цагаагаар мэддэг цагаагаарч биш дуучин намаа хөрөх болно. За нэг мик шалгадаа. 1 2 3 ви. За болж за ёо. За сайн байцгаана уу монголчуудаа. Хэдүүлээ одоо дараа 7 хоногийнхоо цагаагаар мэдээг үздэгэ. Мэдээч хэрэг бид нар угаасаа утаснаас яг үндэ бүгдээрээ үздэг л те. Гэхдээ одоо тэгээд хэлэхээс нааш угаасаа ойлгодгүй юм чи одоо харуулчихъя. Үзүүлчихье. Бас жоохон хүүтэрж гэн хасах градусууд руу орсон байна. Тэгэхээр хитрхи бас нэмэлээд хэрэггүй байх. Октод шилэн төрхөө байгаа бас хитрхи эрт өмсөд бас хэрэггүй байх. За тэгэхээр дараа 7 хоногийн цагаагаар нэг иймэрхүү байна. Хэдүүлээ 4 сарын 4-ний хагасаа өдөр миний анхны бие даасан тоглолт буюу гэрэл тоглолтын дээр уулзцгаая. Бас орой жоохон тусахлахаар дулаахан хуцлаарай за. Энэ удаагийн шоугийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн ажилтнанд амжилт хүсье баярлалаа.